эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Сонсогч танд 5 гаруй өдрийн мэндийг хүргэе. Амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Зочиндоо өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За, хоёулаа микро баг зэрэг баашдах юм шүү. Өнөөдөр бид хамтдаа Better Mind нойргууд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалж эмч мандах эмчтэй ярилцахад бэлэн болсон байна. За мөн ингээд яг эмнэлгийнх нь мэрэгсэн байгаа байдлыг харах юм бол яг нойргууд л сэтгэл заслын эмнэлэг шүү дээ. Тэгвэл бид бас өнөөдөр яг нойр бол асуудал биш, харин гол асуудал гэдэг сэдвийн дагуу хөндөх болно. Бид амьдралынхаа ингээ 3-1-ийг унтаж өнгөрөөдөг юм байна гэдэг өгүүлбэрийг өмнө нь маш олон удаа сонсч байсан мөртлөө тэгж их нухацтай би бодож байгаагүй юм байна гэж ойлгосон. Харин нойргуудлын тухай ярих үедээ сэдвүүдийг ингээ агуулгуудыг судалж байхдаа нэрээ бид нар 3-1-ийг нь унтаж өнгөрөөдөг штэ гэсэн чинь энэ ямар чухал зүйл вэ гэж бодогдсон. Тэгээд ер нь яагаад бид бүхэл бүтэн амьдралынхаа 100% одоо 35%-ийг нь яагаад унтаж өнгөрөөдөг юм болоо тийм байхаар одоо ингээд зориулагдсан бүтээгдсэн байдаг юм болоо гэдэг талаар өнөөдөр яриагаа эхлэе гэж бодож байна. За ер нь энэ хорвоо дээр унтаж амардаггүй амьд одоо амтан хүн гэж юусоо байдаггүй юм байна л та. Тэгэхээр дөрөв хэлсэнчлээ хүн ер нь дунджаар амьдралынхаа 3-1-ийг бол унтаж өнгөрөөдөг. Энэ нь ойролцоогоор 28 жилдээ нэг одоо давхцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 28 жилгээ сонсохоор бол нэлээд урт хугацаа. Магадгүй ингээд хайр өнгөрөөж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ унтах гэдэг маань бол энгийнээр зөвлөлөд ярих юм бол утасны цэнэглэгчтэй ерөнхийдөө төстэй. Бид нэр одоо ухаалаг утсыг бол цэнэглэхгүйгээр ашиглах ямар нэгэн боломж байдаггүй шүү дээ. Нэг өдөр ашиглана, хоёр дахь өдрөөс нь цэнэг нь ерөн талтаа ороод дуустдаг. Тэрэндээ адилхан нойр гэдэг маань бидний тархины үйл ажиллагаа, дотор эрхний үйл ажиллагаа, сэтгэл зүйн тэнцвэртэй байдгийг хадгалахад бол хамгийн их ач холбогдолтой. Бидний энергиэр цэнэглэгч гэж ойлгож байна. Өдрийн турш бидний одоо энэ тархин маань, эд эрхтэн маань маш их энерги зарцуулж ажилладаг. Тэр энергийг ямар нэг байдлаар бол нөхөж авахгүй бол дараагийнхаа өдрүүдэд энергийн дутагдалд орно. Сүүлдээ ядралт орно, сэтгэл зүй болон бие махбодын хямрал бас үүсгэх хандлагатай байдаг. Тэгэхээр л эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрья. Аюу бүтээмжтэй байя гэх юм бол нойр гэдэг зүйлийг ерөөсөө алгасаж болохгүй байна. Ерөөсөө хэвийн эрүүл байдалтай нойр бол хамгийн их холбоотой зүйл. Бид ингээд утасныхаа одоо нөгөө дэлгэсний хамааралтай болж байгаагийн шинж тэмдгийг ингээд хуваалцж ирсэн. Тэр үед ингээд бид нар ингээд дэлгэцийг бүр 0 орохтой хүртэл ингээд ширтдэг. Тэгээд дээрэс нь хамааралтай гэдгийг илрүүлдэг нэг шинж тэмдэг гэсэн. Утасныхаа цэнгийг ингээд багасах үед түгшиж эхэлдэг гэд. Тэгэхээр бид нар утасныхаа цэнгийг багасах үед түгшиж эхэлдэг тийм их хамааралтай утасандаа тийм их одоо хайртай чухал байдаг мөртлөө яг энэ тал дээр хэрэг анхаарал өгч ачаалал өгдөг юм бэ гэхлээр нэр баг санагдаж эхэлсэн. За залуу байхад бүр их тоодгоо тий. Нойрыг. Шүн хичээлээ хийн, даалгавраа хийн. За зарим хүмүүсийн амьдралын хэм маягийн хувьд шүнийн цагаар илүү идэвхтэй байдаг. Одоо гадуур явах энэ төр гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энд анхаарал хандуулах нь их бага юм байна л да. Тийм учраас өнөөдрийнхөө агуулгыг би ингээ 2 задлсан байгаа. Дараагийн одоо дараа сарын бидний ярилцлага дээр илүү нөгөө нойргуудл тал руугаа. Харин өнөөдөр болохоор нойр гэдэг зүйл маань бидний амьдралд яг ямар хэрэгцээ ач холбогдолтой юм бэ гэдэг талаар хоёлаа илүү нөгөө яагаадыг нь тайлбарлаж өгье гэх юм уу. За тэгвэл маш чухал юм байна. Тэгвэл яг нойрсож байх үед бидний бие махбодод ямар зүйл болдог вэ? За нойрсон гэдэг маань бол одоо энэ бидний тархинд 100 тэрбум эс байдаг гэж ярьдаг. Тэгэхээр энэ 100 тэрбум эс маань тэр чигээрээ сааталт ороод итгэхгүй болохыг бол нойр гэж хэлж болох юм байна. За нойр гэвэл ер нь бол ийм 4 шаттай байдаг л да.
Дөрвөн шатны маань бол нойрыг аль нь бол ач холбогдолтой. Дөрвөн шатны нойрыг дамжиж тухайн хүн маань илүү сайхан амарсан өглөө сэргэлэн босч ирдэг гэнэ. За сэрүүн байдлаас унтаа байдал руу шилжих үе буюу хамгийн ихний нойрны 1-р үе бол өнгөц нойр гэж байдаг. Энэ өнгөц нойр бол 5-10 минутын хугацаанд үргэлжилдэг. Бид нар бол энгийн яриагаар бол зүүрмэглэх гэж ярьдаг шүү дээ. Унтаж байгаа юм шиг мөртлөө хажуугийн дуу чимээг бас чагнаад идэг. Энэ зүүрмэглэх нойрны дараа жинхэнэ нойр гэдэг зүйл үргэлжилдэг. За жинхэнэ нойр бол 15-аас 20 минут орчим үргэлжилнэ. За энэ хугацаанд бол бидний бие махбод тархи маань унтаж эхлэх нь. Сэрүүн байх үеийг бодох юм бол тархины идэвхжил бол харьцангуй буурна. Нөгөө нэг идэвхтэй ажиллаж исэн мэдрэлийн эдисүүдийн маань идэвхжил буураад тархи тэм тайвширлын байдалтай болно. Харин бидний бие махбодод бол зүрхний цохилт буурна. Үүнийгээ дагаад цусны эргэлт сэрүүн үеийг бодвол харьцангуй удаашрна. Амьсгалын тоо бас багасдаг бахна. Ерөнхийдөө юм тайвширлын итвэх султай үе гэсэн үг. За үүний дараа залгуулад 30 минут орчим үргэлжилдэг гүн орсолтын үе буюу нойрны 3 дугаар үе гэж байгаа. Норм трин шүү дээ. Гүн орсолтын үед бол одоо энэ бидний бие махбод тархи бол ерөөсөө байж болох хамгийн одоо идэвхжил султай юм үе дээрээ байж идэг. Тархины маань одоо нөгөө 100 тэрбум эсүүд маань 100 тэрбум бүгдээрээ сааталт ороод унтчих үе гэсэн үг. Гадны одоо дуу чимээнд бол цочирч бол сэрхгүй хүн хажууд хөдлөө төрхөрч исэн ч гэсэн анзаарахгүйгээр тархи бол нам унтах юм байна. За мөн одоо нөгөө бидний бие махбод маань ч гэсэн юм хөнгөн саажилтын байдалд шилжээд хөдөлгөөн хийхгүй нам одоо яг нэг авсан байрлалтай унтах нь шүү дээ. За энэ гүн нойрны үед бол биднэрт бол нэлээд ач холбогдолтой. Ялангуяа тархи болон энэ бие дотор эрхтний маань үйл ажиллагаанд илүү ач холбогдолтой. Өдөржингөө зарцуулсан нөгөө энерги маань унтах цагаар бол дутагдсан, дуусж байгаа байх нь. Яг тэр гүн нойрны үед бол дараагийн өдөртөө зарцуулах тархины энерги, эрч хүч бол боловсруулагдаад нөөцлөгдөж идэг байх нь. Өглөөд бэлтжээдэг үе гэсэн үг. За энэ үед бас мөн бидний ач холбогдолтой дааврууд ялгарна. Өсөлтийн даавар бид нарыг ийм эрүүл, залуу, цоглог байлгадаг өсөлтийн даавар гүн норсж явах үед ялгардаг. За дээрэс нь тархийг маань амрааж тайвшруулдаг мелатонин гэдэг дааврын ялгарт бас нэмэгддэг. Ер нь л одоо эрүүл, залуу, удаан хөгшрөх юм бол тэр гүн нойр бол нэлээд чухал нойр ахна. За дараа нь гүн нойрны дараа залгуулад үргэлжилдэг нойрны 4-р үе нь бол зүүдэн нойр гэж байдаг. За энэ зүүдэн нойр маань ер нь бид нарыг ингээ гаднаас нарах юм бол нүд маань ингээ дотроо хурдан хөдөлгөөнтэй чавжилдах юм шиг харагддаг. Тий, хурдан хөдөлгөөнтэй хөдөлж идэг бахна. Энэ үед бол хүний маань тархины одоо цахилгаамжлыг хийгээд үзэх юм бол тархины нөгөө итгэвчл нилээн одоо сэрүүн байгаа үе шиг тархины эдэс маань итгэвцсэн. Гэхдээ унтж байгаа. Бие махбодын маань үйл ажиллагаа нөгөө гүн нойрны үед ингээд зүрх, амьсгалын хим удаашрдаг гэсэн бол зүүдэн нойрны үед бол яг сэрүүн байгаа юм шиг сэрэгдэг гинэ. Зүрхний хим маань нэг 60-аас 80 хооронд, амьсгал маань 16-аас 20 хооронд гэх мэт яг л сэрүүн байгаа юм шиг бие махбод маань сэргэлэн цаваа бийж идэг. За энэ үе бол бидний сэтгэл зүйд илүү ач холбогдолтой үе. Яг одоо энэ зүүдэн нойрыг буюу нөгөө утсан дээр ухаалаг цаган дээр гардаг шүү дээ. REM нойр, REM гэсэн. Энэ зүүдэн нойр бол зарим хүний ойлголтоор бол одоо муу нойр, чанаргүй нойр, хөнгөн нойр гэж бодоод байдаг. Гэтэл энэ маань бидний сэтгэл зүйг хамгийн их тайвшруулдаг бодис энэ үедээ ялгардаг гэнэ. Нөгөө GABA гэж ярьдаг. Тайван амгалан байлгадаг GABA гэдэг бодис маань REM нойрны үед ялгардаг. Бидний сэтгэл зүй илүү тогтвортой, тайван байлгахад REM нойр тусалдаг гинэ. Хэрвээ одоо та гүн нойрсон ч гэсэн тэр зүүдэн нойрыг алгасаад өглөө маш үүрээр ирчих юм бол таны сэтгэл зүй тогтворгүй, ууртай, уцаартай, стресст илүү мэдрэг, сэтгэлийн хөдлөө хянах чадвар султай болдог гин. Тэгэхээр ерөөсө хүнд өнгөц нойрч хэрэгтэй, гүн нойрч хэрэгтэй, зүүдлэгч мөн хэрэгтэй л байх. Тус тусын ач холбогдолтой. Өөрөөр хэлэх юм бол хоёулангийнх нь хувьд ярьж байгаагаар нойрны 4 шат байдаг. Эхний 3-ыг нөгөө норм нойр буюу 1 2 3 тий. Тэгвэл энийг ингээд сонсохоор одоо гаднаас нь ингэж дүгнэж болох уу?
өнгөцгөн нойр бол дөнгөж унтаж эхлснээс 3-5 минутанд үргэлжлэдэг. 5-10 минутанд үргэлжлэдэг. Хоёр дахь нойр нь болохоор 20-30. Нийлүүлэнгүүт энэ ингээд нэг 90-120 минутын яг цикл болж байна тий. Тэгэхээр энэ цикл дуусах үед би 10 цагт унтлаа гэж бодоход энэ 12 цагт энэ цикл дуусгах нь. Ер нь бол дунджаар бол одоо энэ 4 одоо нойрны үе шатыг хүн бол нэг шөндөө 3-4 удаа одоо дахин тулдаг. Одоо эхлээл өнгөц нойрсол, дараа нь жинхэнэ нойрсол, тэгээл гүн нойр зүүдэлжсэн нь эргээд өнгөц нойр, жинхэнэ нойр, гүн нойр, зүүд. Ахиад энэ өнгөц нойр, жинхэнэ нойр, гүн нойр, зүүд ингэдэг бахан. Ингээ сайн анзаарах юм бол зүүд ч гэсэн ингээд тасралтгүй гэхээсээ илүү ингээд үе зүүдлээд болоод үе зүүдлээд ингэсэн байдаг шүү дээ. Тасарсан тий. Тэр чинь нэг нойрны хэмнэлттэй холбоотой. Ер нь бол дунджаар бол нэг 90 орчим минут ер нь үргэлжилдэг л гэж үздэг. Одоо таны нөгөө нойрны тухай зөвлөмж бичлэг дээр 22 цагаас 2 цагийг гүн нойр гэж хэлсэн байсан. Тэгвэл энэ яг юугаар ялгаатай юм бэ? Саяны цикл чи 2 удаа явж байгаа л үе юм биш үү? Тийм. Одоо энэ 10 цагаас 2 цагийн хооронд бол хүн гүн нойрсолтод өмнөхөөдөө бодох юм бол илүү удаан хугацаанд байдаггүй. Тэр хугацааг алгасах юм бол одоо нэг өнгөрөөгөөд ч юм уу 2 өнгөрөөгөөд ч юм уу гүн нойрсолтод орох юм бол унтах юм бол гүн нойрсох хугацаа маань 30 минут үргэлжлэхгүй. Магадгүй 10, 15, 20 минут гүн нойрсох хугацаа байгаа. Гэхдээ тэр 22-оос 2 цагийн хоорондох гүн нойрсдог шиг тэгж гоё чанартай тарих амарч гүн нойрсож өгдөггүй юм байна. Тэр яг 22-оос 2 цагийн хооронд бол мелатонины ялгарал тархинд хамгийн дээд зэгтээ хүрдэггүй. Энэ үеэр хүмүүний тархи бол хамгийн дээд зэргээр амарч өгдөг үе юм байна. Айгүй чанартай нойртой үе. Харин тэр нэг үүрээр буюу 4 цагаас хойшоо 4, 5, 6 цагийн үед бол зүүдэн нойр илүү урт удаан хугацаанд үргэлжилдэг. Тэр үед гүн нойр байгаа юу? Байгаа. Өнгөц нойр байгаа юу? Байгаа. Тэг зүүдэн нойр нь илүү урт дамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэг хүмүүсийн маань бас зүйлээдэг да. Өглөө эрт үүрээр басдаг хүмүүс байдаг ш. 4 цаг, 5 цагийг босчдаг. Тэгэнгүүт эрт босох юм бол илүү сайн, илүү их ажил амжилдаг гэдэг. Яг тэр зүүдэн нойрны хугацаагаа тэр хүмүүс алгасаа босчдаг. Тэгэхээр дараагийн шөнө тэр нойрны зүүдэн нойрны өрөнд орчдөг байна. Өрөнд орчдөг. 2 цаг та дутуу зүүдэлсэн бол маргааш шүнжэнгөө магадгүй зүүдэн нойр дамгаалах хандлагатай гэсэн үг. Зөв. Тэгэхээр ер нь бол аль нойрыг нь л бүтэн авахыг л хичээх хэрэгтэй. Тэгэхээр хүний бие бас тэгж өрөнд орчдөг гэхээр ингээд тийм ухаалаг ажиллаж яадаг гэсэн үг. Тийм ер нь бол хүний бие бол одоо хамгийн ухаалаг, хамгийн нарийн лаборатори гэж үздэг шүү дээ. За тэгвэл 4-5 цаг үед байнга илүү удаан олон цагаар олон жилээр ажлаас хамаарат ч юм эрт босч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол тэгвэл зүүдэн нойрыг илүү алгасаад байгаа гэж баг мэдрээд байгаа. Тийм баг алгасаа тийм. Тэгэхээр тань магадгүй ингээс асуугаад үзэх юм бол шинж тэмдэг нь сэтгэл зүйтэй холбоотой байж болох уу? Сэтгэл зүйдээр илэрч болох уу гэж үү? Болно. Бас л нөгөө нойр маань 4 үе шатаал хангалттай дамжиж өнгөрөхгүй байх юм бол нөгөө хүн маань бас л дутуу нойртой босож ирнэ. Зүүдэн нойр гол нь сэтгэл зүйтэй хамгийн холбоотой нойр байхгүй юу? Тэр үүрээр дамгаалдаг нойр гэдэг юм маань. Тэр зүүдэн нойрыг хангалттай та сайн авч чадчихэж илүү сэтгэл зүй маань тогтвортой, тэнцвэртэй, тайван байх юм байна. Зүүдэн нойр алгасаад өглөө бослоо амарх амьд бухимдах, гомдох, уурлах, тэгээд гадны нөлөөнд их автомтгай, сэтгэл тогтворгүй, түгшимтгий ч юм уу тийм байдлууд илүү дамгаалдаг. За яг энэ нойрыг ярьж явах үед нэг ийм зүйл байгаа л да. Би бол угаасаа арай өөр шинж чанартай гэж өөрийнхөө онцлогийг ингэж ажигласан хүмүүс байдаг л да. За жишээлбэл би бол яг ингэ юм шар шувуу төрлийн юм. Би бол хизээж 10 цаг гэж унтдаггүй тий. Яг гол төвлөрсөн ажлаа би яг 11 хүртэл ч юм уу сууж хийчихэд харин өглөөдөө ол унтаад босч ирэх юм бол би ингээд окей би болдог гэж ярьдаг хүмүүс байдаг. Ийм шар шувуу төрлийн хүмүүс гэж бид яриад байдаг ш. Тэгээ тийм цөөн хідэн хүмүүс бол тааралддаг. Ер нь бол ийм бас зүйлүүд ярьдаг хүмүүс байна. Тийм. Тухайн хүн ер нь яг дунджаар
хүний унтах ёстой цаг бол нэг 7-оос 8 цаг гэж үздэг. Гэхдээ тухайн хүнийхээ тэр дээд мэдрэлийн үйл ажиллагаа буюу тархины хийсэн маань хэр идэвхжүүлэлттэй хүн юм. Ямар аран шинтэй, ямар темпераменттэй, ямар цан төрхийн онцлогтой, нээлттэй юм сэргэлэн цаваа хүн юм уу? Эсвэл даруй, тайван төрлийн зантай хүн юм уу? Тэрнээс хамаарат тухайн хүний тэр нойр сугцаа өөр өөр байж болно. За ийм одоо нилээн юм тархины одоо идэвхжил өндөртэй, холерик юм уу, сангвиник темперамент дамгайлсан, илүү юм одоо нээлттэй, яриасаг, сэтгэлийн хөдлөл өндөртэй хүмүүсийн хувьд бол нойрны хэрэгцээ харьцангуй бага байж болно. Гэхдээ стандартаар хамгийн багадаа 7 гэдэг. Тэр 7 цагаас их доошлох юм бол таны нойр хангалттай биш байл гэж үзнэ. Түүнээс биш бол тэр одоо нөгөө сэргэлэн байдаг хүмүүс бол 7 цаг унтахад бол болж гин. Заавал 8 цаг, 9 цаг гэх албагүй байна. Харин ер нь бол тархинд тийм саадлын процесс илүү дамгай, тайван, дүлгүүн, үгдөө, цөвтэй, сэтгэлийн хөдлөл тогтоохон байдаг хүмүүсийн хувьд бол илүү олон цаг унтчиж илүү нойр хансан мэдрэмж авах гэдэг. Юу нөгөө 7-8 цаг байтгаа 10, 11, 12 цаг унтчиж өрнө гоо би нойр хандаг гэдэг хүмүүс ч байдаг. Тэгэхээр заавал энэ дундаж үзүүлэлтэнд бол захирагдах албагүй. Тухайн хүний онцлог байдал хүн болгондоос өөр өөр байж болно. Гэхдээ миний онцлог гээд хэдүүлээ 4-5 цаг унтах юм бол тэр үнэхээр хангалттай нойр биш. За өнөөдөр амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгээр маань нойр бол асуудал биш, харин гол асуудал гэсэн сэдвээр ярилцж байгаа. Та бас гэрүүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар орж ирээд бидний лайв стрим буюу шууд нэвтрүүлгийг та бас үзэх боломжтой. Бас асуухыг хүсэж байгаа асуултаа үлдээх юм бол нойр хөдөлтэй холбоотой ах юм бол би дараагийн нэвтрүүлгээр бас онцлог илүү их таны асуултанд хариулах болно. За тэгвэл би сая нэг зүйл онцлогын тухай ярьлаа. Харин дахиад миний асуухыг хүсэж байгаа зүйл болохоор хүүхэд ч гэсэндээ дөнгөж төрсэн хүүхэд ч гэсэндээ яг энэ дөрөв шатаар л мэдээж нойрсож байгаа болов. Тэгж байгаа. За тэгвэл гэхдээ нөгөө гүн яг үе шатны адилхан. Насны онцлог дээр онцлог гэж бодол нойр сохот хугацаан дээр чанар дээр өөр өөр байдаг. Үе шат бол адилхан. Гэхдээ нөгөө гүн нойрных нь зүүдэн нойрных нь ингээд юм хоорондын эзлэх хувь хоорондын харилцаан жоохон нас болгон дээр өөр өөр байж байгаа онцлогтой. Одоо жишээлбэл ихэвчлэн ээжүүд ингээд за жоох хүүхэд болохоор угаасаа ойр ойрхон сэрээд байгаа. Гайгүй миний хүүхэд шөнө нэг 3-5 сэрдэг. Гайгүй штэ гэд тий. Харин зарим ээжүүд болохоор ингээд шүн ганцаас сэрдэг гэд. Гэхдээ би энэ миний сэрж байгаа хүүхдүүдийн жишээнүүд нь болохоор ихэвчлэн 6 сар хүртэлх бүр нэраа үе юм. Зарим ээжүүд болохоор бүр за мэдхгүй хэд сэрж байгааг нь тоолцдгаа байсан 9-10 гээл тий. Ээжигээ бас нойргөдөлд оруулаад. Тэгвэл энэ ялах хүүхдүүдийн энэ нойр нь юунаас болж ингэж сэрэх хугацаа нь ойр болон хол их болон бага байгаа юм бол. За энэ нь бол нэгдүгээрт бол бас нөгөө түрүү ярьсан темперамент гэдэг зүйлтэй холбоотой. Энэ зан ааш гэдэг зүйл зөвхөн насанд хүрсэн хүнд байдаг байх нь л дээ. Хүүхэд ер нь ингээл анх ээжээсээ төрхөөдөл тухайн хүний тэр темперамент гэдэг зүйл ер нь төлөвшсөн байдаг гэж үздэг. Темпераментийг энгийнээр ойлгох юм бол нөгөө мэдрэлийн эдэсүүдийн маань хэр идэвхжүүлэлттэй байдаг вэ гэдэгтэй л холбоотой. Холерик, сангвиник, флегматик, меланхолик. Холерик, сангвиник хоёр хүн одоо зан төлөвтэй хүний тэр одоо нэраа хүүхдийн тархины эдэсийн маань идэвхжил их тийм идэвхжил өндөртэй, сэтгэлийн хөдлөл илүү өндөртэй, илүү ойрхон сэрдэг, юм нь жоох юм цочромдгой тал бол бас байгаад идэх юм байна. Харин цаанаасаа л тэр хүүхдийн тархины эдэсийн маань одоо тэр идэвхжил нь аажуу тайван үүсдэг, нэг үүсэх юм бол тогтвортой хадгалагддаг, сангвиник юм уу, меланхолик темпераменттэй хүүхдүүд бол тэр шөндөө нэг сэрдэг, гоо бараг сэрдэггүй штэ гэдэг. Тайван төрлийн хүүхдүүд байдаг байна. Энийг бас хийсэн юм судалгаа байдаг. Нийтдээ ингээд юм ээжээсээ дөнгөж төрсөн хүүхдүүд болон 18 сар хүртэлх ингээд нэлээд олон хүүхдүүдийг хамруулсан юм Америкт хийгдсэн судалгаа байдаг юм байна л да. Тэгээ 18 сар хүртэл нь тэр хүүхдүүдийг судалсан. Ингээд бол нөгөө амархан уйлдаг, эсвэл ингээд тайван байж байдаг, асаргаа халамж бага шаарддаг дүлгөөхөн хүүхдүүд. Эсвэл ингээд юм өндөр хэрэгцээтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Уйлаал, банк тэрүүлэх гээл гэдэг. Энэ хүүхдүүдийн
тэр байдлыг бол урьдчилаа тэр хүний темпераментыг нь тэр судалгаагаар тогтоосон байгаа юм л та. За энэ уйлмхаа энэ хүүхэд бол магадгүй холерик темперамент ер нь төлөвшиг хандлагатай юм шиг байна. Флегматик, меланхолик, сангвиник гэдэг ингэсэн. Тэгээ нөгөө яг судалгаанд оролцсон хүүхдүүдээ 18 нас хүрэхэд нь эргүүлээд ахиж судалсан гэж байгаа. Темпераментийг нь судалсан. Ингээд темперамент буюу зан төрхийн маань онцлогийг судлахад яг л нера үед тэр бага үед гаргаж ийсэн зан төрх холерик гэжсэн хүүхд яг л холерик. 50 дөлгөөхөн байсан хүүхдүүд яг л флегматик гэдэг. Ингээд ер нь бол тэр хүний темперамент гэдэг бол бүр маш нера үеэс л төлөвшдөг. Темперамент гэдэг нэг өөр, зан төрх, зан ааш гэдэг нь бас нэг өөр болчихж байгаа. Зан ааш бол 25 нас хүртэл нөгөө гэр бүлийн хүмүүжил, хүрээлж байгаа хүмүүсээр төлөвшдөг бол темперамент бол байгалийн. За яг тийм бол удамшлын шин чанартай байдаг. Одоо генетикийн шин чанартай гэж хэлж болно. За үүнээс хамаардаг юм байна. Тэгвэл та нэг хүчин зүйлийн бол илүү нөгөө төрлөх одоо зам арын шинтэй холбоотой гэж үзэж. Өөр ямар нэгэн шалтгаан байж л одоо би ингэж асуух гээд байна л да. Жирэмсэн байх үедээ ихэнх хөвлөд сэтгэл санаа, ээжийн сэтгэл санаа аль болох тайван, санаа зовдгоо байдал бага. Ийм нөхцөл байдалд одоо орчинд те 9 сар гэцэнд ингээд одоо тээсэн энэ хүүхдийн төрсний дараах унтах одоо байдалтай нөлөөтэй байж болох уу? Энэ бол ер нь харьцангуй ойлголт. Үнэхээр их одоо жирэмсний үед бол маш их ямарсан, гэр бүлийн асуудал ихтэй байсан. Үнэхээр их ямарсан гэж эмэгтэйчүүд ярьж орж ирдэг. Үнэхээр гэр бүлийн докторгүй байдалтай байсан. Айгүй хямарсан штэ. Тэгсэн чинь одоо бурхан надад туслаад одоо хүүхэд маань ийм сайхан тайван бараг уйлдаггүй, ээжээгээ айгүй их амраадаг ийм хүүхэд төрлөө. Уйлдаг хүүхэд байсан бол бас хэцүү яа гэж ярьж байгаа ээжнэр бас байна. Зарим нь болохоор манай хүүхэд айгүй их уйлд юм аа. Уйлал ах юм. Тэгээ би өрөөсөө шүн хүүхдээ уйлдгаас болоо сайн амарч чадахгүй байна. Би төрсний дараа айгүй их хямарж ийн, ядарч ийн. Уйлна би чинь одоо тэнд очиж төрсөн юм. Ингэж одоо өөртөө анхаарч ирсэн. Ийм сургалтуудад явж ирсэн. Би ажиллаа ачаалаа багсгаал байсан мөртлөө хүүхд маань ингээ уйлаад тахынч гэж ярьж ирдэг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр одоо нэг ээжийн сэтгэл зүйн мэдээж нөлөөлнө. Гэтэ бүр яг одоо шуудаараа шууд гэвэл гэдэг шиг тиймэр нөлөөлөхгүй юм шиг анзаарэгддэг та. Тэгвэл яг магадгүй одоо жирэмсэн болохоор төлөвлөж байгаа хүүхдийнхээ нойрд одоо ингээд жишээлбэл миний хувьд ч гэсэн хүүхдтэй болох юм бол яа миний хүүхд ундтай хүүхдтэй ах юм болов эсвэл айгүй олон сэрж ингээ ээжигээ бас нойр гэдэлт оруулдаг хүүхдтэй ах юм болов гэл жишээл бодож байгаа хгүй. Тэгвэл би энэний төлөө юу хийх боломжтой юм бэ? Одоо жишээлбэл ирээдүйд миний хүүхд сайн нойр авч чаддаг байхын тулд одоо миний анхаарал хандуулж болох зүйл тэгвэл байж боломжтой юм болов? Би тэдний анхаарал хандуулж чадах зүйл мэдээж байгаа. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрөн шүү дээ. Тэгэхээр хүүхдийн ерөнхий бие махбодын эрүүл мэнд болон сэтгэл зүй тайван доктортой хүүхэд төрүүлэхийн тулд ээж маань ч гэсэн жирэмсэн болохоос урьдчилаад бие махбодынхаа эрүүл мэнд болон сэтгэл зүй эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүй доктортой тайван хүүхдтэй болохтой бэлэн дээрээс нь бие махбод маань ч гэсэн архах хөвчөнгөө эрүүл харуул бэлтгэгдсэн байх юм бол хүүхд маань гарч ирэхдээ илүү одоо анхаарал тавих нь бол харьцангуй бусдаас бага байж болох юм. Гэхдээ л айлын одоо нэг ээжээс төрсэн хүүхдүүд гэхэд өөр ааш зантай. Одоо анх нэг чинь ингээд тайван байсан чи энэ маань ингээд уйлаад гэдэг ч юм уу. Бас тэгж сонсогддог тийм. Тэгэхээр бол ээж маань бол эрүүлэл байх гэд анхаарах юм да. За тэгвэл та ингээд хүүхд ярьсан чинь бүр ингээд хүүхдийн тухай яриач өөрөө асар том сэдв болохоор ингээд өргөлжилчлээ. Тэгээд нойр болвол ингээд та яг утас цэнгэлэгтэй ижилхэн цэнгэлэгч яг батарей яг маргааш нь ямар байх вэ? Цэнгэлсний дараа юу их боломжтой байдгүй. Яг тэр чухал гол нөөцийг ингээ бүрдүүлж өгдөг зүйлээ гэж хэлж тээ. Магадгүй ингээ сонсогч нарын маань мдээгүй за үнэхээр л ингээд нойрыг бол авах ёстой юм байна шүү гэж магадгүй бодоход одоо хүргэх тийм хариулт гэвэл та яг юу хэлэх вэ? Яагаад бид нэр нойрондоо ачлалд анхаарал өгөх ёстой юм бол гэвэл. За энэ дээр бас нэг сонирхолтой судалгаа тавьчаа ярьж өгье. За бас л Америк нэгдсэн улсад хийгдсэн судалгаа. Хүн ер нь нойргүйгээр хэдэн өдөр
эрүүл одоо сэтгэл зүй болон эрүүл биеийн хамттай явж чадах юм бэ гэсэн судалгаа хийгдчихлээ. Энэ судалгааны рекордыг одоо тогтоосон залуу бол огт нэг хоромж унтахгүйгээр 18 хоног тиссэн гэж байгаа. Ингээ 18 хоногийн дараа бол залуу хий юм хардаг, хий юм сонсдог, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, сэтгэлийн хөдлөө хянах чадваргүй, юу ярьж гин, яаж ийн гэдгийг зохицуулах юм чадваргүй, сэтгэл зүйн хямралд орсон. Мөн энэ одоо 18 өдөр нойргүй явсны дараа бол цусны сахар ихсээд тухайн залуу маань бол одоо юм чихрийн шижингийн эмгэгт өртөх эрсдэлтэй, зүрх судасны эмгэгтэй, зүрхний одоо пульс ихсдэг, хэм алдагддаг, цусны сахар нэмэгдсэн. Дээрэс нь хий юм харж сонсдог, сэтгэл зүйн маш докторгүй болж өөрчлөгдсөн байгаа. Өөр бас нэг юм удамшлын нэг ч хором, нэг ч минут унтдаггүй юм удамшлын эмгэг байдаг. Маш ховор тохиолддог. Тэр эмгэгээр хэрвээ хүн өвдөх юм бол ер нь 3 жилээс илүү хугацаагаар насалж чаддаггүй гэж байгаа. Тэгэхээр бол огт нойргүй байна гэдэг бол хүний насжилтыг бол маш богиносгодог. Мөн өөр нэг саяхан хийгдсэн судалгаа байсан. Энэ дээр бол одоо нэг урт насалтаараа алдартай Европын орнууд, Япон, мөн Америкийн өндөр насалж байгаа өндөр настай хүмүүсийг хамруулсан ийм олон үндэстний хооронд хийгдсэн судалгааны үр дүн харсан л да. Энэ үр дүнгээр хүн ер нь яавал урт насалдаг юм бэ гэдгийг судалсан. Хүмүүсийн одоо ингээд бодлоор бол урт наслыг гэх юм бол эрүүл халах хэвээр, жимс ногоо хийдэх хэвээр, дасгал хөдөлгөөн хийх хэвээр, ингүүл хүн урт насалдаг гэж боддог. Тэгтэл тэр хүмүүсийн хооронд ингээд хийсэн судалгаа ерөөсөө л нойр гүдлэхгүй, чанартай сайн унтдаг, шөндөө тархийг айгүй сайн цэнэглээд босоод ирдэг хүмүүс илүү эрч хүчтэй, илүү хөгшрөлт удаан явагддаг, илүү урт удаан бүтээмжтэй аз жаргалтай амьдрдаг юм а гэсэн саяхны хийгдсэн юм судалгаа байгаа. Тэгэхээр одоо сүүлийн одоо ингээд сошиалаас авч байгаа бас зөндөө мэдээлэлүүд идэв шүү дээ. Одоо нэгэн л одоо үхээд үхсний дараа бол одоо тэр чигээрээ унтахаас хойш бол одоо амьд байгаа дээрээ баг унтаа, илүү их юмыг амжуулаа. Унтна гэдэг бол залхуу хүний шинжээ. Ажил хий, ажиллаа одоо амжилттай байх юм бол нойроо хугаслаа, сайн сураа гэвэл нойроо хугаслаа гэл тэ. Нойр их унтна гэдэг бол нэг тийм сайн зүйл биш юм шиг ингэж одоо юм одоо хуулан сурталчилсан үгнүүд их гардаг болжээ. Энэний одоо үр дүнгээр бол одоо сүүлийн үед эмнэлэг тандж байгаа ялангуяа 40 эдтэй, 50 эдтэй хүмүүсийн хувьд бол нойрны өрөнд их орсон хурж ирдэг. 40 эдтэй, 50 эдтэй. За тэр хүмүүсийн ярьж байгаа зүйл бол хизээ нойргуудаж эхэлснээ бол сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нэлээд хэдэн жил болсон. Ерхэндээ бол залуудаа бол нойргуудл гэдгийг бол тоодоггүй байлаа. Бизнесээ босгох гээд, ажлаа сайн хийх гээд, амжилттай байх гээд ер нь бол нойр чухал гэж хизээч бодож байгаагүй. Ер нь бол шөнө оройд ч унтдаг. Эсвэл өглөө эрт босдог. Тэгээ хэдэн өдрөөрч нойргүй явж идэг. Эннийх нь одоо нэг 20 эдтэй 30 эдтэй бол нөгөө залуу хүнийхээ эрч хүчээр тэр нойргуудлыг даваад гарсан байдаг. Ингээ яваанд олон жилээр нөгөө хүмүүс маань архаг нойргуудалд ороод, нойрны өрөнд ороод, нойрны өрнөөсөө бүр хүүн буюу ядрал нь бодогдоод ирэнгүүт 40-оос дээш наснд хүрээд ирэхээрээ архаг мэдрэлийн ядаргаатай. Архаг сэтгэл гутрах, сэтгэл түгших эмгэгтэй, архаг нойргуудалтай хүрээд ирдэг. Юу нөгөө сайхан одоо нэг ажлын амжилтаа, бүтээсэн амжилтаа мэдрэх нь битгий хэл өдөр тутамдаа амьдрахад хүртэл утгагүй, онцгүй, амьдралаасаа таашаал авахгүй сэтгэл дундуур мэдрэмжтэй болсон байдаг. Тэгэхээр одоо нэг хэсэг одоо нойроо ингэж ухсалах бол аюу амжилтанд хүргэн л дээ. Бусдаас илүү бусдыг унтж байгаа үед бол их ажил амжуулна. Аюу бүтэмжтэй, аюу мундаг байна. Гэхдээ яваандаа сүүлдээ нөгөө хүн маань архаг мэдрэлийн ядаргаанд ороод амьдралын утга учир гэдэг зүйл юу илээ? Би ер нь юуны тулд амьдарч байгаа вэ? Юуны тулд энэ бизнесийг, энэ амжилтыг би ер нь гаргалаа? Юуны тулд ингэж ажил хийж байгаа вэ гэд сүүлдээ оршихуй хямралд орж ихэрдэг. Тэгэхээр одоо сайн унтаж байгаа хүн бол тааруу унтаж байгаа хүнийг бол богино хугацаанд магадгүй гүйцэтгэж болох ч урт хугацаанд бол тэр хүнийг бол доктортойгоор нэгэн хүчээр явснараа тавж гардаг юм талтай.
Тэгээд яг таныг сая ярьсан чинь бас комент хэсэгт маань асуулт ирсэн байна. Тэгээд та яг үргэлжлүүлэн сонсож байгаараа би таны асуултыг яг асуух болно гэд хэлээд үлдээч. Түүнээс өмнө яг таныг ярьж байгаа хооронд нэг ийм надад кейс байна л да. Одоо яг 30 дөнгөж гарсан насны орчмын одоо ингээд эрэгтэй гэр бүлтэй хүүхдүүдтэй гэхдээ миний мэдхийн сүүлийн яг 8 жилийн хугацаанд ер нь доктортой шөнийн цагаар унтдаггүй. Ер нь өөрөө тэгтээ гол нь унтахыг хүсдэггүй. Яагаад тэгэхээр нөгөө унтахаар амьдрал нь илүү хурдан өнгөрөх гээд байгаа юм шиг санагддаг. Сэтгэлгээнд нэг асуудал байна тий. Тэгээд шөнийн цагаар өөр ямар нэгэн зүйл хийдэг, кино үздэг, эсвэл тоглодог, хаяа өөрийнхөө хэрэгтэйцээ зүйлийг судалдаг гэдэг ч юм уу тий. Тэгээд ингээ яг 3 4 үед яг унтдаг. Одоо тэгтээ угаасаа бүр яг тэр хүмүүсийн унтдаг цагаар угаасаа унтахаа болцсон. Тэгээ миний мэдхийн л 7-8 жил үргэлжилж байгаа тийм одоо хүний амьдрал ихэд ойрхон кейс бол байна. Тэгээд би юу гэж бодоод байгаа гэхээр одоо ингээд шинж тэмдэг нь илэрх болоогүй бах та тий. Одоо урт хугацаанд одоо энэ асуудал үүсэх болцсон доо ийм ноцтой зүйл илэрхгүй байгаа юм бах та гэд одоо би жоохон гайхаад байгаа байхгүй. Ер нь бол одоо 20-д 30-д залуучуудын хувьд бол илүү залуу энерги ихтэй унтахгүй байсан ч гэсэн яг хуу тархинд хөгшрөл тарцсангүй бага явагдсан байдаг учраас бол ундаагүй нойроо бол тэгэл нөхөөл яваад л байдаг. Маргааш нь босч ирэхгүй л дээ айгүй. Тэгэнгүүт энэ байдлууд одоо ингээл манай эмнэлэгт үзүүлж байгаа. Ер нь бол их хвчлэн ингээд өдөрт 10 хүн үзлээ гэхэд бол 10 хүн аруулаад нойрны хямралд орж ирдэг. Яагаад та үзүүлэхээр болов ямар шилнээр эмнэлэгт үзүүлж байгаа гэхээр ерөөсөө л эхний хэлж байгаа бараг хүн болгоны хэлж байгаа завирал би нойр гүйтсэн. Унтаж чадахгүй байна гэдэг завирыг их хвчлэн хэлдэг. Тэгээд дараа нь хугацааг нь асуухад бол их хвчлэн тэр нойр гүйтлийн эхэлсэн цаг хугацаа бол 25-аас 35 нас орчмын яг эд ажил хөдөлмөрөөр эрхэлдэг. Яг тэр итэр залуу наснаас л нойр гүйтэл эхэлсэн байдаг л да. Тэгээд тэр үедээ бол түрэн хэлсэнчлэн залуучууд бол нойрыг бол тоохгүй. Ирч хүчээрээ даваад гараал юм. Болоо л юм. Ингээд яваандаа 40 гараад ирэхийн алдаад бол тэр хүн маань архаг мэдрэлийн ядаргаатай. Удаан хугацааны эмийн эмчилгээ шаардлагатай архаг нойр гүтэлтэй. Тэгээд сэтгэл гутралын шинж бол зайлшгүй илэрдэг. Одоо түрүүний дугаар дээр иржсэн тархины тэр одоо дунд тархинаас л бид эдийн сэтгэл хөдлөлийг үүсгдэг тэр аз жаргалын даавар гэдэг зүйл мань ялгардаг гэдэг шүү дээ. Тэр аз жаргалын даавар бол нэг мэдрэлийн эс дотор үүсгэн л дээ. Тэр мэдрэлийн эс өөрөө аз жаргалын дааврыг үйлдвэрлээд бусад одоо тархины хэсэг рүү дамжуулдаг. Сайн амарсан гоё энергитэй байгаа эсвэл тэр одоо аз жаргалын дааврыг хангалттай үйлдвэрлэдэг юм байна. Тэгтэл олон жилийн турш ингээд дутуу нойртой яваад байгаа юм бол аз жаргалын дааврын маань төвшин байх ёстой хэмжээнээсээ буурдаг. Ингээд 10-аас дээш жил үргэлжилсэн нойр гүтэлтэй хүмүүс л ихэвчлэн хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай. Үүнийгээ дагсан сэтгэл гутралтай гутралтай болон төвшөлттэй ихэвчлэн орж ирдэг. Тэгээл ихэнх ярьж байгаа хүмүүсийн маань зөвлөл надад бүх зүйл байна. Би бүх юмыг бүтээсэн. Надад бол одоо хэцүү тулгарсан асуудал байхгүй. Гэхдээ л нэг тийм дутуу мэдрэмжтэй. Тэгтэл би тийм аз жаргалгүй. Яг таны түрүүний хэлсэн нөгөө оршихуун асуудал бас орж ирдэг. Тэгэхээр ер нь бол нойр гэдэг бол ерөөсөө л таны сэтгэл зүй, ажлын бүтээмж, амьдралын аз жаргал, амьдралын чанартай дотор эрхтний маань эрүүл мэндэд ерөөсөө салшгүй холбоотой зүйл. Таны нөгөө төрөний судалгааны хариулт надад бүр ингээ сонсогчд маань ингээ хангалттай байсан байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр хүмүүс нөгөө урт наслахын тулд эсвэл эрүүл байхын тулд хооллолтон дараа дэглэм дээрээ эсвэл тархиа одоо илүү юм шин туршлагаар дүүрэн байдлахыг хүсдэг болвол энэ бүх зүйл бол хоёр дахь алхмууд харин нэг дахь алхам нь бол бүтэн нойрол гэж хэлэх юм шин. Тэгэхээр энэ бүр юу эрүүл хооллол жимс ногоо битгий хэл чухал асуудал байна. Тийм. За, утсаа хэрэг цэнгэлж чадахгүй л байвал дотор нь юугаар ч одоо мессеж өчөж үзэж харж чадахгүйтэй адилхан л болно гэсэн үг шүү дээ. Цэнгэлжээж л дараагийн алхмыг хийх боломжтой болдог шиг нойр бол нэн тэргүүний асуудал юм байна. За, энэ судалгаа болон яг шийдэл нь надад бол маш их таалагдлаа. За, баяр чимэг болон ин сайхан гэдэг сонсогчоос нэг ийм асуулт ирсэн байна.
Сайн байна уу? Нөхөр бит хоёр ер нь сэргэг унтдаг төрлийн хүмүүс юм аа. Энэ нь онцлоггүй эсвэл тархисан амарч чадахгүй байна гэсэн үг үү? Ялгааг нь хэлж өгөөч гэсэн байна. За эхлээд өглөө яаж босдог вэ гэдгээ сайн бодоорой. Өглөө босохдоо магадгүй 7-8 цагийн ингээ өглөө босоход таны тархи болон бие махбод айгүй сайхан амарсан, сэргэлэн, цовоо босоод ирэх юм бол гой унтцсан мэдрэмжтэй ирч хүчээр дүүрэн босч ирж байгаа юм бол энэ нойр тэр сэргийг унтдаг нь бол магадгүй таны онцлог юм байна. Өглөө босгоод бол толгой маань дүүрсэн, дүнгцэн, нойрмог, ахиад унтмаар санагдаад хүзүү мөрмөн чилсэн, нэг юм нозоорсон ирч хүч тааруу босч ирж байгаа бол энэ магадгүй нойрны хямрал байх магадлалтай шүү. Яг одоо ингээд гэр бүлийн хоёр хүн хоёулаа өнгөц одоо хөнгөн нойртой, сэргийг нойртой байна гэдэг бол ер нь бол хүмүүсийг үзэж байгаад ажиглахад бол хөвчлэн стрессийн шалтгаантай л асуудлууд байдаг шүү. Хоёулаа яг хөнгөн нойртой гэж тийм. За тэгвэл нөгөө сэрхэд ямар мэдрэмж төрдөг вэ? Амарсан юм шиг байдаг уу? Эсвэл ингээд жоохон ядарсан байдаг уу? Хэв шинж байдаг уу гэдгийг нь ажиглах нь шүү дээ тийм. За тэгвэл сонсогч маань бас хариултаа авсан байх гэж бодож байна. Би бас яг хариулт илгээж авах хооронд нь таны хариулт илгээж байгаа сэтгэлийг үлдээчлээ. За тэгээд бас энд нэг ийм асуулт ирсэн байна. Нэвтрүүлэг маань бүр юу өндөрлөх цаг болоод надад зөндөө олон асуулт байгаа гэдэг. Яаж хэвтээд шууд унтаж сурах вэ гэдэг асуултыг бас нэг сонсогч маань асуусан байна л та. Хэвтэнгүүтээ яаж унтаж сурах вэ? За энэн дээр бол хідэлээс нойрны дэглэмэд аягүй сайн баримтлах хэрэгтэй. Шууд унтангууд хэвтэнгүүтээ унтах бол боломж мэдээж байгаа. Тэхийн тулд бол хэдүүлээ ер нь бас л нэг судалгаа ярих гэдэг. Энэ нэг одоо бараг нэг 100-аад жилийн өмнө л одоо бидний энэ хэрэгжилж байгаа өдрийн гэрэл чийдэн гэдэг юм зохиогдсон байна л та. За тэрнээс өмнө бол хүмүүс маань бол ингээл хараа бүрий болохоор унтдаг, гэгээ орохоор сэрдэг, тийм хэмнэлтэй байсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ чийдэн нэгдснээс эхлүүлээд хүмүүс бол хараа бүрий болохоор унтгаа болоод ер нь бол илүү урт хугацаанд нойр нь ингээд юм унтахгүй сэргэлэн бүтээмжтэй байдаг болжээ. Үүнтэй холбоотойгоор нөгөө бие махбод гэдэг зүйлийг чинь бас нойрондоо дадлагжуулахын тулд бол хэдүүл нэг юм дэглэм бас баримтлахгүй бол бас болохоо билсэн юм байна. Дээрээс нь 100 жилийн өмнө бол тэр кофеин буюу юм сэргээгч бодисны хэрэглэх хүмүүст бол дунджаар нэг хүн бол 100 мг орчим кофеин сэргээгч бодис сэргэлдэг. Одоо харин сүүлийн үед бол дунджаар нэг хүн бол 500 мг орчим сэргээгч бодис сэргэлдэг болсон гэж байна. Энэ сэргээгч бодис л их хэрэглээд л байх юм бол бидний нойр хэвтэнгүүтээ унтах боломжгүй. Сэргээгч бодис гэдэг дотор нь та кофе орно, за энерги ундаа орно, ногоон цай орно, өвтгөн байх уу цай орно. Ер нь л юм одоо уух зүйлүүд хөвчлэн ордог байна. Тэгэхээр хэвтэнгүүтээ шууд унтах юм бол тэр сэргээгч бодисыг бол унтахаасаа 6 цагийн өмнөөс зогсоох хэрэгтэй. Орой ингээл 6 цагаас хойш бол та 10-т унтнаа л гэж яхам бол тэрнээс бодоод 6 цагийн өмнөөс эхлүүлээд ногоон цай уухгүй байх нь, өвтгөн байх уу цай уухгүй байх нь, дээрэс нь кофе, энерги ундаа зэргийг бол уухгүй байхаа хичээх хэрэгтэй байх нь. Дээрэс нь унтахаас 4 цагийн өмнөөс эхлүүлээд хүнд махан хол идэхгүй байхаа хичээх хэрэгтэй. За тэгээд унтахаасаа өмнө 1 цагийн өмнө электрон хэрэгслүүдийг хэрэглэхгүй. Зурагт үзэхгүй, компьютер үзэхгүй, iPad, таблет, утас үзэхгүй. Одоо энэ дэлгэцнээс бол хүүхд уяа гэдэг зүйл ялгардаг. Тэр хүүхд уяа гэдэг зүйл ингээд утас үзэж байгаа үед ялгараад бидний тархинд үүсдэг, биднийг унтуулдаг мелатонин ялгарлыг бууруулцдаг. Тэгэхээр хэвтэнгүүтээ ингээд унтах гэхээр тархи сэргэлэн байгаад байдаг. Тэгэхээр 1 цагийн өмнө электрон хэрэгслүүдээс алийг нь хэрэглэхгүй. За тэгээд унтахынхаа өмнө бол амьсгалын дасгал орондоо хөвтчихэд нэг 10-аас 15 удаа хийж болох нь байна. За дээрэс нь одоо амьсгалын дасгалаас гадна тоо толдог аргууд байдаг шүү дээ. 1-ээс 200 хүртэл 200-аас ухраагаа толдог энэ аргуудыг хэрэглэж анхаарлаа сарниулах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр яг унтахтаа төвлөрөхгүйгээр бодол маань ажил дээр, бодол маань өнгөрсөнд ингээ явах юм бол таны унтах хугацаа хаалтна. Тэгэхээр сэргээх зүйлүүд хоол, унд, электрон хэрэгслүүдээс унтахаас хэд хэдэн цагийн өмнө бол хоол байна.
Тэгээд дээрэс нь унтгаа твтгүүхтэй амьсгалын дасгал болон тоо толдог дасгалуудыг хийж ивших юм бол хөвтөнгүүтэй унтдаг болно. Тэгээ яг саяны хариулт нь одоо дараагийн асуултыг асуусан хүнтэй яг ижилхэн бараг байж болох юм байна гэж би сая бодлоо. Үнэхээр унтмаар авч чадахгүй орондоо хөрөөгөө дэвэл яах хэрэгтэй вэ гэвэл таны саяны хэлсэн зүйлсүүдийг хийж үзэх нь шүү дээ. Идэж ууж байгаа зүйлс дээр анхаарах юм байна. Унтахын өмнөх дэлгэцээс хол байх буюу цэнхэр туянаас хол байх юм байна. Тоо тоолж болох юм байна. Би хүүхэд байхдаа 1000 хүртэл тоолсон чи ихтэй цэц юм ба шүү дээ. 200 хүртэл тоолоод ухрах юм байна. Тий, ер нь бол 200 хүртэл тоолол зүгээр байдаг. Энийг бид нар яг одоо сэтгцийн имлэг дэвтэж байгаа үйлчлүүлэгчтэй хүртэл ашигладаг. За ер нь ийм нойр муутай шүн заримдаа унтдаггүй ихэнхдээ шүн 3-4 цагийн үед сэрээд унтахгүй нойр хулждаг уг нь санаа зовоосон асуудал байхгүй байгаа бол сүүлийн 2 жил ийм байдалтай байна гэд бас яг 30 орчим насны хүн эмэгтэй асуусан асуулт. Бас энэ 4 цаг шөнийн 3-4 цагийн үед сэрдэг байдал бол бас л хэдүүлээ нойр гүтлийн нэг шинчүүдээ. Уул нь бол тасралтгүйгээр насан турсан хүн бол нэг 7-8 цаг дундаас ирэхгүйгээр унтах хэрэгтэй. Тихгүйгээр ингээд дундаас ирээд байна гэдэг чинь гүн нойронд магадгүй хангалттай орохгүй байна. Таны хөнгөн тэр одоо өнгөц нойр илүү дамгай байгаад байна. Тэгэхээр тархисан амархгүй байна л гэсэн үг. Ийм байдалтай ингээ 2 жил явах юм бол ер нь бол одоо нэг шөнө л нойр дутуу явах юм бол 2 цаг дутуу унтлаа гэж бодох юм бол та 2 цагийн нойрны үр гэдэг юмд орчиж байгаа шүү. Маргааш нь 8 цаг унтах хангалттай биш. Маргааш нь өнгөрсөн өдрийнхээ 2 цагийг нэмж 10 цаг унтчихэж та нойрны өрөө дарна. Ганцхан өдөр л ингэж 2 цагийн одоо өрөнд ордог байна шүү дээ. Тэгтэл энэ байдал ингээд бүр 2 жил үргэлжилгээд би насын буруу хэлсэн юм шүү. Насан 40 гаруй орчим насны эмэгтэй юм. Тэгэхээр бас л энэ эмэгтэй маань бол нэлээд нойрны одоо өрөнд орсон. Нойрны өрнөөс хүү бодогддог гэж байна шүү дээ. Тэр хүү гэдэг нь бол одоо ядрал нөгөө тарих сүлдэл мэдрэлийн харахад ядаргаанд орсон байгаа бах. Тэгэхээр ер нь бол энэ нойргуудх үндсэн шалтгаан бол бараг 60-70% нь стресс шүү дээ. Яг юм стресс гэх шалтгаан нь. Яг ингээд би одоо санаа зовх юмгүй зүгээр байдаг. Зүгээр л ээжсэн чинь нойргуудсан шүү дээ. Мэдгүй гэж хүмүүс аягүй ярьдаг байхгүй. Яг сайн ингээд үзлэг хийгээд асуугаад үзэх юм бол тэр нойргуудхаас өмнө бол стресстэй л байсан. Эсвэл ажлын ачаалал хийдэгтэй сэтгэл таагүй, тухгүй их тийм ядралттай байгаа л нойргуудч эхэлсэн байдаг шүү. Тэгэхээр шалтгаан нь юу байна? 2 жил үргэлжилсэн бол одоо аль хэдийн архаг нойргуудл гэж үзэх нь байна. Энэ үед бол одоо энгийн саяны хилдэг зөвлөгөөнүүд бол шуутган хэлэхэд бол үр дүн таар байдаг шүү. Мэргэжлийн эмчит үзүүлээд богинохон үргэлжилсэн дээр нь эмчлүүлсэн дээр тий. За ингээд энэ хүрээд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг бас болсон байна. Баяр чимээг инх сайхан сонсогч маань сая асуултанд хариулсанд баярлалаа гэд хариултыг бас илгээсэн байна. За бид яг нойргуудл яриад ерөнхийдөө зөвлөгөө маань дуусч байна тий. Тэгвэл дараа сарын яг энэ 7 хоногийн дугаар дээр Better Mind нойргуудл сэтгэл заслын эмнэлгийн мандах эмч манаас үргэлжлэн орох учраас та нойргуудалтай холбоотой асуултаа бас комент хэсэгт асуугаад үлдээчих болно шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ тэр үед бүгдээрээ нойргуудл хэр хугацаанд үргэлжилсэнийг нойргуудл гэж аль бие усаар хэлдгийн гэх мэтлэнгийн нарийн зүйлсүүдийг бас ярилцъя гэж бодож байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бидэнд цаг гаргаж бас үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Сонсогч тань 5 гарагийн дугаар хүрлээ. Эх 7 хоногийн 5 гарагийн 15 цагт уулзлаа. Түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдар. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.